Харин одоо бүгдээрээ консерватив ба диссипатив хүчний тухай ярь. Диссипатив гэж юу гэсэн үг гэхээр консерватив биш гэсэн үг. Консерватив биш. Тэгвэл энэ хоёр үг маань хоорондоо эсрэг утгатай үг байх нэ. За энэ доор нь би бичиж өгч дээд талд харагдахгүй байж магадгүй. Консерватив биш гэсэн санааг илэрхийлэх нэ. Dissipate ер нь алдтгал гэсэн үг л дээ. Консерватив хүч гэж юу юм бэ? За энэ хүчний консерватив төрлийн хүчний хийсэн ажил нь биеийн явсан замын хэлбэрээс хамаарахгүй зөвхөн эхний байрлал, эцсийн байрлалаас хамаарах ийм одоо төрлийн хүчнүүдийг, ийм төрлийн хүчний хийсэн ажлыг л бид нар консерватив хүчний хийсэн ажил гэж бас хэлдэг. Тэгвэл биеийн явсан хэлбэрээс хамаарахгүй байна. Тухайлбал таталцлын хүч, колоны хүч, уян харамхайн гэх мэт, хөндийн хүч гэх мэт ингээд бүргэлжлэх нь байна. Түүнийг ойлгохын тулд энэ хоёр жишээг бүгдээр авч хэлцээ. За эхний жишээн дээр mg хүчний хийх ажил нь mg-г s-ээр үржүүлсэнтэй тэнцүү байх болно. Ийм ажил хийх нь байна гэсэн үг. Үнэ үү? За энэ юу юм? Энэ таталцлын хүч. Энэ өнөөх шилжилт зам байх нэ гэсэн үг. Окей, ингээд үржүүлээд би ажлыг нь олчиж болно. Тэгвэл эхнийх нь байрлал энэ байна. Энийг А байрлал гээ, эцсийн байрлал энэ байна. Энэ хоёрын хоорондын одоо тэр шилжилт нь надад чухал байх нэ гэсэн үг. Яг энэ mg хүч нь таталцлын хүч чинь консерватив хүч юм байна. Тэгвэл энэний хийсэн ажил характераас хамаарахгүй гэж юу? Явсан замын хэлбэрээс хамаарахгүй гэж юу? Хамаарахгүй. Үүнийг бүгдээр дараах одоо энэ шатаар унж байгаа бөмбөгөн дээр нотлъя. Шатны нийт өндрийг нь бүгдээр ингэчээ. Шатны нийт өндрийг ингэж тавиад ингээд S гэж дөрөвнөх шиг. За энэ ингээд S шүү. S гэвэл биш үү те? Нэгдүгээр шатны өндөр нь S1, хоёрдугаар шатны өндөр нь S2, гуравдугаар шатны өндөр нь S3 буюу энэ S нь S1 дээр 2-ыг нэмсэнтэй 3-ыг нэмсэнтэй тэнцүү байх нэ гэдээ ойлгоч юм. Хамгийн дээрээс хоёрдугаар шат руу унахад хүндийн хүчний хийх ажил нь юу вэ гэвэл A1 гэх үү те? mg S1 гэж. Энэ дээрээс E шиг унсан гэсэн үг. mg S1 ажил хийгдэх нь байна. Харин энэ дээрээс E шиг ямар ажил хийгдэх вэ? Энэ дээрээс E шиг A2 тэнцүү mg S2 ажил хийгдэх нь байна. Энэ дээрээс E шиг газар руу унахад A3 дугаар ажлыг хийдэг бай. Тэр нь m-ийг үржих нь S3 байх. Эдгээр ажлуудыг бүгдээрээ хооронд нь нэмье. За, ажил бол скалиар хэмжигдэх нь шууд нэмжиж болно. A гэдэг нь mg S1, mg S2, mg S3, mg-г нь хаалтны гадна гаргачих. S1 дээр нэмэх нь 2 S3 байна. Энэ гурвын өндрийн нийлбэр нь өөрөө надад S-ийг өгнө. Тийм учраас эцэс сүлдээ юу болж хөрсөн бэ гэвэл нийлбэр ажил нь mg S байх нэ. Ямар хэлбэр дүрсээр яаж яваад байгаа нь хамаагүй зөвхөн эхний байрлал, эцсийн байрлалыг холбосон тэр өндөр надад чухал байх нь. Ийм төрлийн одоо ажлыг бид нар юу гэж ярих вэ гэхээр консерватив хүчний хийсэн ажил гэж ярих нь байна. Энэ ажил нь биеийн явсан замын хэлбэрээс хамаардаггүй байх нь байна гэсэн санаа. Энэ дээр ч гэсэн мөн адилхан. Энийг D1 гэж, энэ өндрийг D2 гэх мэтчлэн хамгийн сүүлийн өндрийг DN гэх юм бол хийсэн ажил нь mg үржих нь D1 дээр нэмэх нь 2 ингэж явсаар хагаад DN хүртэл явна. Энийг нийтд нь S гэж тэгвэл A гэдэг бол эцэст явж mg S байх нэ гэсэн санааг илэрхийлэх нэ. Харин одоо диссипатив хүчийг ярив бүгдээрээ. За консерватив биш диссипатив хүч гэж юу вэ гэхээр яг эсрэгээрээ хийсэн ажил нь явсан замынхаа хэлбэр дүрсээс хамаардаг ийм төрлийн хүчний хийсэн ажлыг диссипатив хүчний хийсэн ажил гэх нь байна. Ингээд жишээлбэл энэ нь бол үрэлтийн хүч болон ямар нэг эсэргүүцлийн хүчнүүдийг бид нар диссипатив хүч гэж хэлнэ. Тухайлбал энэ хайрцгийг А байрлалаас Б байрлал руу хоёр замаар аваадсан. Нэгдүгээр зам, хоёрдугаар зам. Арцгар байлаа гэж бодоход энэ үрэлт бий болно гэсэн үг. Үрэлт. Тэгвэл энэ үрэлтийн хүчний хийсэн ажил нь нэгдүгээр замаар явуулсан тэр ажил нь хоёрдугаар замаар явуулахад үрэлтийн хүчний хийсэн ажлаас бага байна гэсэн үг. Яг эсрэгээрээ хоёрдугаар замаар явуулахад үрэлтийн хүчний хийсэн ажил нь нэгдүгээр замаар явуулахад үрэлтийн хүчний хийсэн ажлаас их байна гэсэн санааг энд илэрхийлэх нэ. Ингээд бүгдээрээ потенциал энергийн тухай ярив. Потенциал энерги, механик энерги дотор харьяалагдчихсэн тэр дээрээс харах юм бол яг potential гэж үгсэг юм бэ. Одоо нэг ийм яриа байдаг шүү дээ. Манай хүүхэд амар потенциалтай ч юм уу. Ганаа амар потенциалтай гэж яриад байдаг. Яг юу гэсэн үг юм бэ гэхээр цаана тийм нуугдмал нэг юм байгаад байна гэсэн үг. Тэгэхээр потенциал энерги боловч нуугдмал энерги буюу нөөцлөгдсөн тэр энергийг ажил хийхэд одоо бэлэн болчихсон нөөцлөгдсөн тэр энергийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр потенциал энерги гэж хэлдэг байна шүү. Тэгэхээр потенциал энерги бол нөөцлөгдсөн энерги юм байна.
Тухайлбал биеийг дэлхий дээрээс өргөе бүгдээр газраас дээшээгээ биеийг өргөчлөө. Өргөө тодорхой юун дээр аваадсан. Өндөрт аваадсан гэж бодъё. За энэ master бие. Энэ master бие нь хөдөлгөхөд буюу кинетик энерги цаашлаад хөдөлгөөний энергитэй болгох тэр нөөцлөлийг өөртөө одоо ингэж олж авсан гэсэн үг. Яг үнэндээ потенциал энерги бол харилцан үйлчлэл дээрээс бий болж идэг энерги. Тухайлбал энэ доор дэлхий байна. Тэр дээр одоо бие байна. Энэ биеийг дэлхий дээрээс өргөхөд бие дэлхийн систем нь энэ систем гэсэн үг. Харилцан үйлчлэлцээд потенциал энерги нөөцтэй болсон байна гэсэн үг. Энэ маань ажил хийхэд бэлэн болсон байна гэсэн үг тухайн бие маань. За тэгвэл потенциал энерги нь нэг бол байрлалаас хамаарч гарч ирдэг. Эсвэл оршин буй нөхцөлтөөгөө хамааралтайгаар потенциал энерги бас бий болж идэг. Түрүүн хэлсэнчлэн харилцан үйлчлэл үгүй бол потенциал энерги байдаггүй, эсрэгээрээ харилцан үйлчлэл байж аж потенциал энерги байна гэсэн үг. Бие дэлхий таталцлын хүчээр харилцан үйлчлэлцэн. Тухайлбал энэ бие, энэ дэлхий, энэ хоёр таталцлын хүчээр хоорондоо яг харилцан үйлчлэлцэн. Харилцан үйлчлэлцэж байна гэдэг чинь цаана потенциал энерги буюу бие гравитацийн потенциал энергитэй болно гэсэн санааг л илэрхийлэх нь байна. За бид потенциал энергийг олохдоо reference point буюу жишг цэгээр тодорхойлж потенциал энерги болдог байгаа. Юуны төрөнд потенциал энергийн тэгштгэлийг мэдээд авчи. Потенциал энерги нь биеийн массаас хамаарх нь байна. Мөн чөлөө төмөлтийн хурдтал ЧО хурдтал гэж. За тэгээд хаашаас буюу өндөр байрлалаас хамаардаг байх юм байна. Жишг цэгээр тодорхойлоо жишг цэг гэж юу юм бэ гэдгийг ойлгохын тулд бүгдээрээ нэг ийм жишээг авч үзье. Энд дэлхий байлаа. Дэлхийгээс дээшээгээ хааш өндөрт маста бие өргөд гаргасан байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд дэлхийн энэ гадаргуу дээр зураас татаад түүнийгээ жишг цэг гэж нэрлэж. Яагаад жишг цэгийг авд юм бэ? Жишг цэгдээ дийлэнхтэй потенциал энергийг тэгээр авдаг. Жишг цэгийг заавал энэ дэлхийн гадаргуу дээр авдаг юм уу гэвэл бас үгүй маа. Жишг цэгийг бүгдээрээ бас энд бас авч болно. Энэ дээр авч болно гэсэн үг. Хэрвээ энэ дээрээс тооцох юм бол өнөөх хааш өндөр чинь доошоо тооцогдоод энэ газар хүртэл хасах хааш гэж тооцогдно гэсэн үг. Хэрвээ хасах хааш байх юм бол потенциал энерги сөрөг утгатай гарна. Тэгвэл энд дахиад бичээ тэмдэглэсэн байна. Сөрөг утгатай потенциал энерги гэдэг нь жишг цэгийн доор буюу доошоо авч байгаа гэд бүгдээрээ ойлгочих хэрэгтэй гэж. Одоо бүгдээрээ ийм юмна тухай ярих. Хүндийн хүчний хийсэн ажил буюу хүндийн хүчний хийсэн ажлыг бүгдээрээ ингэж тэмдэглэж. Ажил хэмжээгээ тэмдэглэж. Потенциал энергийн өөрчлөлтийн хооронд хамаарал. Потенциал энергийн өөрчлөлт. Потенциал энергийг ЕП гэж тэмдэглээд байгаа. Өөрчлөлт гэхээр ийм. Потенциал хоёр хоорондоо ямар хамааралтай байх вэ гэдгийг одоо бүгдээр ярилцъя. За энийг хамаарлахыг тэнцүү биш. Ингээд. Түүнийг ойлгохын тулд энэ системийг авч үзье. За хүндийн хүч нэгдүгээрт. Хүндийн хүч бол өөрөө консерватив хүч. Тэгвэл энэ консерватив хүчний хийсэн ажил нь байрлалтай холбоотой. Эхний байрлал нь энэ байрлалыг бүгдээр нэгдүгээр байрлал гэдэг нэгээр тэмдэглэчихье. Дараагийн байрлал нь түүнийг 2-2-оор тэмдэглээд тавьчихъя. Ажил хийж байгаа нь хэн бэ гэдгийг харах юм бол нэг байрлалаас хоёр руу түүнийг өнхрүүлж байгаа нэг хүчин зүйл нь хүндийн хүч мөн. Тэгвэл хүндийн хүч байна энд ажил хийх нь байна. Цаашлаад потенциал энергийг нь бүгдээр олъё. Потенциал энерги яаж болох вэ гэхээр mg(s) гэж болно тийм ээ. За ингээд s-ийг яаж болох вэ гэсэн чинь энэ зурган дээр харах юм бол s-ийг h1-ээс хасах нь h2. Энэ бол анхны байрлал байсан шүү. Энэ бол эцсийн байрлал байсан. h1-ээс h2-ыг хасаж тооцно. mg h1-ээс хасах нь h2 болох нь байна. Хаалт задлаад үржүүлбэл mg h1 mg h2 болох нь ойлгомжтой. Окей, mg h1 гэдэг нь энэ бол анхных энэ эцсийн потенциал энерги. Эцсийн потенциал энерги. Гэтэл би ямар нэгэн байдлаар потенциал энерги өөрчлөлтийг олох гэдэг байна шүү дээ. Өөрчлөлт гэдэг чинь байна шүү дээ. Ямар нэгэн зүйлийн өөрчлөлт тухайлбал потенциал энерги өөрчлөлт гэдэг нь эцсийнхаас нь анхныхыг хасдаг үстэй. Анхныхаас нь эцсийг биш. Гэтэл энд яг солигдоо бичсэн шүү дээ. Энийг энергийн өөрчлөлтөөр нь бичнэх юм бол хасах тэмдэг тавиад потенциалын өөрчлөлтөө бичиж болно гэсэн үг. Нэг ийм дүгнэлтэнд бүгдээрээ хүрлээ. Хүндийн хүчний хийсэн ажил нь потенциал энергийн өөрчлөлт сөрөг тэмдэгтэй тэнцэх нь байна гэсэн үг. За дүгнэлт бол энд хүндийн хүчний хийсэн ажил тэнцүү потенциал энергийн өөрчлөлтийг хасахтаа буюу хорогдолтой тэнцэх нь байна гэсэн санааг энд илэрхийлэх нэ. За нэг зүйлийг бас сануулъя. Нөгөөтэйгөр ажил гэдэг чинь өөрөө кинетик энергийн өөрчлөлтөд нэмэх өөрчлөлтөд шууд тэнцэжсэн. Гэтэл энд потенциал энерги болоо явуучаар урд нь заавал бид нар хасах тэмдэг тавьж үгүй шүү. Энийг бити мартаарай. Үгээр бид нар юу гэж илэрхийлж ойлгож болох вэ гэсэн чинь хүндийн хүч эерэг ажил хийхэд потенциал энерги багасдаг юм байна.
буюу AMG нэмэх тэмдэгтэй байх юм бол потенциал энерги нь урдаа хасах тэмдэгтэй буюу багасхыг хорогдлыг одоо харуулж байна гэсэн үг. Хүндийн хүчний хийсэн ажил хэмжээгээрээ потенциал энергийн хорогдлолтой тэнцүү гэсэн үг. За тухайлах юм бол цахилгаан орны хүч нэмэх ажил хийх юм бол цахилгаан потенциал энерги нь багасч идэг байна. Яг үнтэй адилхан уян харимхайн хүч бүршинд эерэг ажил хийхэд уян харимхайн потенциал энерги нь бас хорогдож идэг байх нь. За нэг ийм түлхүүр асуулт орж ирнэ. Тэр маань юу гэвэл жишг цэгийг заавал дэлхийн гадруугаар сонгодог юм уу гэвэл хариулт нь үгүй. Хаанч сонгосон болно? Дурын газраар сонгосон болно. Потенциал энергийн өөрчлөлт нь яагаад вэ гэвэл жишг цэгийг хэрхэн сонгосноос хамаарахгүй. За потенциал энергийн өөрчлөлт гэж юу юм? Дельта потенциал энерги гэсэн үг. Потенциал энерги гэж хэлээгүй шүү. Өөрчлөлт нь гэж хэлсэн шүү. Жишг цэгийг хэрхэн сонгосноос хамаарахгүй. Жишг цэгийг дурын байдлаар сонгож болно гэсэн байна. Үүнийг ойлгох үүднээс дараах хоёр нөхцөлийг бүгдээр авч хэлэлцээ. Потенциал энергийн өөрчлөлтийг бүгдээр олъё. Энийг нэгдүгээр байрлалгий, хоёрдугаар байрлал. Бас яг адилхан нэгдүгээр байрлал, хоёрдугаар байрлалгий. Окей, жишг цэгийг энд авсан байна. Энэ доор авсан байна. Энэ бол миний жишг цэг. Потенциал энерги тэг байх цэгээ гэж үзчихье бүгдээр энийг. Нэг гэдэг байрлал дээр потенциал энерги нь юу болох вэ? mg h1 буюу за энэ 3 кг гэж үзчихье бүгдээр. 3 кг энэ ч гэсэн 3 кг байгаа. 3-ыг өрчгөн g 10 өрчгөн 10 300 joule 2 гэдэг байрлал дээр потенциал энерги нь mg h2 байх нь ойлгомжтой. Ингээд масс нь 3 g 10 h нь 4 босмо 3 4 12 120 joule болох нь энэ хоёрын хоорондын өөрчлөлтийг нь олохын тулд дельта E P гэж бичнэ. Эцсийнхаас нь анхныхыг хасдаг тийм үү? Эцэстэй 120 болсон байна. Анхандаа 300 байсан. Тэгэхээр 120-оос хасах 300 буюу хасах 180 joule гэдэг чинь миний потенциал энергийн өөрчлөлт байх нь. Хоёрдугаар нөхцөл дээр би нөхцөл дээр дахиад олъё бүгдээрээ. Нэг цэг дээр mg h1 тэр маань 3-ыг өрчгөн 10-ыг өрчгөн h1 нь 6 318 180 joule болсон. Санаа бүзав. Яагаад тэгэхээр хоёрдугаар нөхцөлд потенциал энерги нь тэг байна. Энэ хоёрын хооронд нь хасах юм бол бас л 180 joule гарах нь ойлгомжтой. Ингээд жишг цэгийг хаанаас авсаас үл шалтгаалаад потенциал энергийн өөрчлөлт нь хэвэн байдаг байна. За цөмөрөө үүнийг ойлгохын тулд энэ жишээ 3-ыг хий. Ширээн дээр сагстай цэцэг байсан. Ширээний өндөр 1 м бол потенциал энергийг ширээний тавцандаа харьцангуй шалтаа харьцангуй жишг цэгийг ихлээр ширээний тавцан дээр авъя. Энд гэсэн үг. За энд ингээд потенциал энерги нь тэг. Потенциал энерги нь тэг байгаа энэ одоо төвшин дээр байгаа учраас энэ сагс маань цэцэг маань энэний потенциал энерги нь бас л тэг болно гэсэн үг. Энд тэг байх нь шалтаа харьцангуй болъё бүгдээр. Одоо бүгдээрээ жишг цэгээ шал руу авирч гулгуулъя энд гэсэн үг. Энэ потенциал энергийг 0-оо тавьчих. Шалтаа харьцангуй буюу потенциал энергийн тэг гэдэг энэ түвшнээс дээшээ 1 м өндөрт байна. Тухайн сагстай цэцэг. Тэгвэл хоёр тохиолдолд бэднэ гэж бодчих бүгдээрээ. Тэнцүү mg h. За mg 1 м үрчгэн g 1 м буюу mg. Тухайлбал энийг юу гэдэг нь 500 г буюу 0.5 кг масстай байлаа гэж үзэх юм бол 0.5-ыг үрчгэн 10 5 joule энергитэй байх нь.